Өнөөдрийн хувьд бол үндэсний соёл амралтын хүрээлэн нам гүн байлаа. Тэгэхээр 6 дугаар сарын 1-нд бол энд хүүхэд багчууд дүүрэн хөл хөдөлгөөн ихтэй байх нь. Тэгвэл яг энэ жилийн хувьд бол хүүхдийн паркийн тоглоомуудад тодорхой өөрчлөлт ороогүй гэдгийг хэлж байна. Байгуулагдаад бол яг шинэ парк байгуулагдаад 5 жилийн өрөг үзэж байгаа боловч ямар ч гэсэн үүний хувьд яг тогтмол байгаа. Жишээлбэл энэ жилийн хувьд парк дээр та хүүхдээ авчирч тоглоулыг бол нэг тоглоомын хувьд 4,000-аас 6,000 төгрөгийн хооронд үнэтэй байх юм байна. Харин багцын үн гэж байгаа юм байна. Тэрийг авсан тохиолдолд 10,000, 25,000 төгрөгөөр авсан тохиолдолд нэг тоглоомн дээр 2,500 төгрөгөөр суух боломжтой юм байна. Харин энэ жилийн хувьд 3-аас 4 тоглоомд шинжилгээг хийсэн юм байна. Тэгээд нэлээд эдийн шинжилгээг хийсэн байгаа гэж байна. Тэгэхээр хүүхдийн паркийн мэрэгжлийн яриаг хүргэе. За бид нар энэ жил 1-р 5.5 га талбайг одоо шинээр ашиглалтанд оруулж байгаа. Тэр маань бол одоо зүлэгжүүлэлттайгаа тий зам талбай засвартайгаа гэрэлтүүлэхтэйгээ хөгжимтэйгаа тий ингээд иж бүрэн 5.5 га талбай болоо шинээр ашиглалтанд оруулж байна. За энэ талбайд маань шинээр ямар тоглоом байна уу гэхээр go kart буюу уралдааны машин гэдэг тоглоом ашиглалтанд орсон байгаа. За дээрээс нь хуучин паркт маань байсан 12 жил гэдэг тоглоомд хүүхдүүд их дуртай байсан. Судалгаагаар бас тэр тоглоомд их дуртай байсан гэсэн тийм судалгаа гарч ирсэн. Тэгээ тийм учраас бид нар 12 жилийг шинээр хийлгэж бас тавьсан байгаа. Тэгээ нээлтийг нь бол бид нар баярын дараа аль биесээр хийн. Одоо бол ихтэй нийтэд үйлчилж байгаа. Үн өртгийн хувьд бол одоо сүүлийн 5 жил бол одоо шинжлэгдсэн парк одоо ашиглалтанд ороод 5 дахь зунаа үзэж байна. Энэ 5 жил бол нэг ч удаа одоо өнөө өөрчлөөгүй яг л нэг хിവэрэ байгаа. 6 дугаар сарын 1-ний өдөр үндэсний соёл амралтын хүрээлэн хямдрал зарлахгүй энгийн өдрийн тарифаар иргэдэд үйлчлэх юм байна. Тодорхойлбол гадаад талбайн тоглоомууд 5,000 төгрөг, авраг галзуу уулган 6,000 төгрөгийн үнэтэй байх юм а. Хүүхдийн баярын өдөр хямдралтаа үйлчлэх боломжгүй гэдгийг хэлж байгаа юм. Учир нь 6 дугаар сарын 1-нд хөл хөдөлгөөн их байдаг учраас хямдрал зарлуул ачааллаа дийлхэ болно гэв. Үүнээс гадна хүүхдүүдийн хувьд галзуу уулганыг ихээр сонирхдогч зарим эцэг эхчүүдийн зүгээс галзуу уулганыг найдвартай эсгэд эргэлздэг. Тиймээс тоглоомнуудын аюулгүй байдал хэрхэн шалгалт хийж хяналт тавьж байгаа талаар өөрийн гэсэн одоо үздэг шалгадаг одоо дүрм журмууд байгаа. За жишээ нь авраг галзуу уулган дээр энэ жил бид нар яг үйлдвэрээс нь жишээ нь инженерүүдийг нь авчираад иж бүрэн шалгалт хийлгэсэн. За бусад тоглоомууд маань жишээ нь одоо ямар дүрм журмаар явдаг вэ гэхээр зэрэг 7 хоног болгоны өглөө шалгах ёстой одоо эд ангиуд нийнэ. Сард нэг удаа шалгах ёстой эд анги нийнэ. Үндэсний соёл амралтын хүрээлэнгийн хувьд хүүхдийн баярт зориулсан арга хэмжээгээ өнөөдрөөс эхлүүлж байгаа юм. Гайхамшигт 7 хоног хөтөлбөрийн хүрээнд өнөөдрөөс 6 дугаар сарын 4-ний хүртэл паркт хүүхдүүдэд зориулсан хүүхдийн жүжиг, циркийн үзүүлбэр, хүүхэлдэйн жүжиг, шоу тоглолтууд зохион байгуулагдахаар болжээ.